За цэнгэлэгтэр ирсэн байна. Цэнгэлэгийн турнигтэр бит хоёр ирсэн байна. Тэгээд өнөөдөр ер нь турнигтэд сурах байгаа хүмүүс те анх ер нь яаж яг юунаас эхлэх хэвтэй тэр талаар хоёлаа яриа гэж бодож чинь. Тэгээд тэр 10 дараа 9 дараа гэдэг нь яг юу гэсэн үг юм бол тоо юм болов уу эсвэл зүгээр тасгалын номерлцсон дугаар юм болов уу? Тэрнээс эхлэв. За одоо яг нөө англиар бол muscle up гэж байгаа шүү дээ. Монголчууд бол 9 10 дарах гэж ярьдаг. Харин тий. Ялгаа нь бол зүгээр 9 дарах нь бол нэг гараараа эхэлж тулаад тэгээ нөгөө гараа ахиулж бариад дарах хэлж байгаа. 10 дарах нь бол хоёр гараараа зэрэг татаад дарах хэлж байгаа. Ер нь бол одоо жишээ нь за би жишээг харуулъя. За 9 нь бол юм. Окей. Нэг гараараа тулж байгаа тий. Нэг гараараа тулж байгаа. За 10 нь болохоор анаас хоёр гараа зэрэг. За 6 дарна гэдэг нь юу лээ? За 6 болохоор хөлөө дээшээ гаргаж ирээд хөлөө яг энэ дээрээ гаргаад ич юм бол би ингээд ирэх 6 даа. За тэр нь бол нэг юм. За эхлээ сурж байгаа хүмүүс бол орчсон гараа ер нь ахиулаад ингээд барьж. Гараа яг ингээд бүрээ атхан тий. Ингэж биш. Бүрэн ингээд ахиулж бариад. За энэчнээс хөлөө өргөнө. За хөлөө яг турникийн дээр наах хэрэгтэй. За энэчнээс хойшоогоо ингээд наатаа. За одоо энэ наастан дээрээс шууд татна гэсэн. Окей. Ваа. Харж ирлээ. Юусе бие хөлөө ингэж энэ дээрээ нааж байгаа татаад одоо яг бэлхүүс дээрээ турник бүрж ирэнгүүт хөлчөө өөр ингээд ер нь бол ингээд биш чи ирэх чинь гэсэн. Ахын. За. Одоо ингээд яг элемент турникэн дээр ингээд фристайл элемент янз бүрийн статистик сурахын тулд эхлээд ер нь яг биеийн ерөнхий хүчтэй болох хэрэгтэй тий. Би яг энэ дээр яг анх яг ямар тасгалыг олон хийж яг эхлээд гарн дээр бэр орох уу? Одоо гарандаа арай нэг тэнхээтэй болох уу? За яг калистеникээр хичээл хүмүүс бол ер нь бол үндсэн хоёрт хувааж байгаа. За фристайл болон хүчний статик гэж байгаа. Хэрвээ яг ингээд зөвхөн статик хүчний юмар өгөөд биедээ илүү одоо бэр суухын тулд ер нь үндсэндээ бол сунаах тэгээд турникэн дээр татах гэсэн хоёр. Гар дээр сунаах. Дээшээ татах. За мэдээж. Гарны байр тийм үү. За ер нь бол өөртөө жоох эвтэйхэн ер нь за баг зэрэг ингээд гадагшаага 5 градус байвал надад л зүгээр үү. За ер нь ингээд мөрний хэмжээтэй тавилаа тийм үү. Тэгээд бие бол гоё тэгшин. Ийм биш. Ийм дэшээ оцоох биш. Энэ бол яг гоё тэгшин. Ингээд доошо буухтаа дохоо хит гадагшаа биш. За. Хит гадагшаа бол ингээд буруу орно. Окей. Энэ нь бол ингээд доторлоо яг ингээд. Доторлоо. За дээрэс нь хараад. За. Дээрэс нь хараад. За. Чи бурууг нь харуул да. Буруу нь бол хүмүүс нэг ингэж мэн. Окей. Тэр бүр ингээд яг ингэж сүнэж болно тийм. За. Энэ дотгошгоо зүгээр. Бүр гадагшгоо болохгүй гэсэн. Энэ бол. Окей. За. Тэгээд болон доошлохдоо 90 юм уу цээжээ газар. За. 3 4 5 6 7 8 10 11 12 13 14 15. Амарч байхдаа биесээ сонсоод. Хитрхи удаан бас амарч болохгүй. Хитрхи бас шууд ингээд хурд бас явж болохгүй. Яг халуун дээрээ л те. Өөрийнхөө биеийг сайн сонсох хэрэгтэй. Окей. 2 3 4 5 6 7 8. Одоо болохоор суг турник. Яг энэ суг турник байхгүй болохоор энэ дээр сонирч. За. Чамд яжаад. Окей. 3 4 5 6. Одоо саяны суур дасгалууд ч ерөөсөө л цээжин биений хин хэсэг бүх хэсэгт орж байгаа шүү дээ. Цээж, нуруу, гар. Тэрөө бас зөвхөн яг нэг байрлалаараа биш. Гарын байрлалаа баян өөрчлөлт хийвэл айгүй зүгээр. За чи одоо яг турникээр хичээлжлээ хэдэн жил болж байгаа лээ? За
Миний хувьд бол нэг 3-4 жил хаан цаана ингээд тасалдаад Нөө яг бүр идэвхтэй бэлтгэл гэж үзээд бүр цаг гаргаад ингэж явсан. Сүүлийн хэдэн жил вэ? сүүлийн за 3 жил гэж байна. Тэгээ ер нь багасаа ингэж сүнэдэг гэсэн үү? Гүү юу? 10 жилээс 11 дүүр ангиас эхэлсэн баха. 10 дугаар анги нөө 11 дүүр. Бүр тэгээ 10 жилээс нэг 5 6 дугаар ангийн хүүхэд байхаас эхлээд намайг ингээд сэтэлжүүлээд эхнээс нь ингээд ийм байдаг гэ ойлголтын зааж өгөөд тэгээ ингээд эхэлсэн болоо гэж боддог байхгүй. Тэгэхгүй сүүлд өөрөө сонирхож штэ. Тий. Тэгэл ингэж байгаа болохоос те. За түүл чи ингээд одоо яг өөрийнхөө үндсэн хийдэг засуулаад аяга харж.